Прокурорыг бол дэмжиж байна. Бас яалчгүй одоо бид нар бүгдээрээ сонгуул дэвшигтэй шударга ёсыг тогтооно. Авилгалтаа тэмцэнэ гэдэг. Бүгдээр амлалт өгсөн. Тэгээ ерөнхийлөгч нь бас нүдэ олсон хүнээ санал болгосон байна гэж би харж байгаа. Гагцгүй энэ дээр нэг 2-3 асуулт явахтай санал юм да. За сүүлийн үед ээжмэн загнаад байгаа. Та нар ч одоо шударга ёсыг тогтооно гээл энэ хувийн ишлчин татвар гээл нугслуулаад байдаг. Тэгэл ингээл зургатаар харахаар нэг нөхөр татвараас цухтаадсан юм шиг. Тэгээ шалгаж болдгүй мүү гэдэг нэг асуулт асууад. Төөргөн уурын асуудал ингээл сайн нэлээд одоо хүчтэй яригдж, засгийн газрын байр суурийн болов гэж би хараад байгаа. Мэдээллийг сонсохоор татвараас зайлшилсан байх болжгүй ийм мэдээлэл сонсогдоод байна. 3-4 офшороор дамжуулаад мөнгө угаасан байж болшгүй харагдаж байгаа. Бид нар чинь төрийн өндөр авлага тушаалтан дээр офшортой холбоотой нэлээд хүнд заалт байгаа шүү дээ, тий. Тэгээ энэ дээр та бол одоо улсын ерөнхий прокурор бусад орнуудаас мэдээлэл авах бүрэн боломжтой. Тэгээ би энэ хүнийг зүгээр асуудлыг гаргаад ингээ яриад байгаа юм биш гэхдээ яг үнэн зөвийг тогтоогоод өгөөч л гэдэг асуулт хэлсэн. Үнэн зүйл. Үнэхэрийн одоо энэ хэвлэл дээр явж байгаа нь үнэ юм уу? Эсвэл үгүй юм уу? Бас нэг бүгдээрээ одоо нэг тийш нь болохгүй бол одоо шингээл өдөр болгон өөр мэдээлэл гарна. Өдөр болгон өөр мэдээлэл гарна. Энэ дээр бас таныг нэг анхааралтай ажиллаад мэдээллийг шалгаад шалгах ёстой бол ингээд шалгаад өгөөч л гэдэг хүсэл өгсөн. Нэгдүгээр асуулт. За хоёрдугаар асуулт гэхээр бид чинь бүгдээрээ шударга ёсыг тогтоон. Та бол одоо шударга ёсны манан дээр гэх үү байгаа хүн. Өнөөдөр бид нар авилгалын индекс ярьж байна. Улс төрийн талаас нь бол бид нар аль болох энэ төрийн оролцоог багасгах, төрийн өмчит компаниудын оролцоог багасгах. За татврын таатай бодлого явуулах. Тэр авилгалын тэр хөрс суур дээр нь бид нар танд тусалж ажиллана. Хөрс суур дээр. Нэг өстө авилгал авах тэр сонирхлыг нь бууруулах тал дээр, авилгал төрүүлэхгүй байх тал дээр нэг өстө бид нар хууль эрхцэн тал дээр нь ажиллая. Та харин яг өмнөх 6 жил ажилласан шигэ хэн нэгний нөлөөнд автахгүйгээр яг энэ шударга ёсны тэмцэлд тууштай одоо та тэмцэрэл гэж тань сүсэ. За асуултанд хариулъя. Ажлын хэсгийн 9-р микрофон. Камиг гишүүний асуултанд хариулъя. Олон улсын байгууллагууд тэр тусмаа прокурорын байгууллага өөрийн ижил байгууллагатай холбоотой ажилладаг. Энэ ажлынхаа хүрээнд тодорхой мэдээллүүдийг бас авдаг. Харилцаа улам өргөжж байна. Энэ өргөжсөн ажлын нэг үр дүн нь юу гэвэл энэ онд одоо прокурорын холбооны олон улсын прокурорын холбооноос Зөв Европ Төв Азийн 10 дугаар хурлыг Монгол улс зохион байгуулах гэж байна. Энэ 6 дугаар сард. Энд бол прокурорын хяналтын өр нөлөө захим гэсэн ийм сэдвээр зохион байгуулах гэдэг. Энэ дээр яг таны ярьсан хамтын ажиллагаа, мэдээлэл авах энэ зүйлүүд бас яригдана. Энэ зүйлээр бид өөрсдийн үйл ажиллагаагаа өргөжүүлж байгаамаа. За бидний хамгийн ойрхон холбогддог бас холбоотой ажилдаг бол газар прокурорын газар бол бүгд найрамдах Хятад улсын прокурорын газар. Энэ чиглэлээр бид олон прокуроруудаа энд сургаж байна. Захимгийн тэрэг. Тэгээ энэ офшор бүгд найрамдах Хятад улсын прокурорын газар бол энэ офшортой холбоотой энэ чиглэлээр нэлээд мэрэгссэн. Тэр дотроо бас өнөөдөр өвтэй холбоотой зүйлүүд дээр нэлээд мэрэгссэн. Тэгээ энэ чиглэл рүү бид хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа. Энэ чиглэлээр бид бас нэлээд тодорхой ажлуудыг хийн. Энэ 8 дугаар сард бүгд найрамдах Хятад улсын ерөнхий прокуророос айлчлая гэж байгаа. Тэгээ энэ чиглэлээрээ бид бас тодорхой ажлуудыг мөн Вьетнам улсын ерөнхий прокуророос айлчлана гэж байгаа. Энэ чиглэлээрээ бас тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна. Тийм учраас энэ таны ярьсан энэ зүйлүүд дээр
нэлээд хэцтэй зүйлүүд гарнаа. Олон улсын харьцааны чиглэлдээ та асуусан учраас би сая энэ айлчлалтай холбоотой, багваралтай холбоотой асуудлыг ярьлаа.